Улс оронд өрнөж байгаа үйл явцад бас анхаарлаа хандуулаад ажилд хийж суугаах гэж би бодож байна. Тэгээ одоо ойл худлаа юм яриа суух юм уу? Бүгд л нэг хулгайч гэдэг л дээ. Тэгэхээр ингээ харилцсан бивисээ төмсөгдсөн баримт фактууд их байд юм шиг байна. Би ч гоёгийн тоонд бас орцсон ааж авсан шүү дээ. Би ч усын баяд байхгүй юу? Хэдэн оны сонгуулиор үлээ наад хэро жанко ирж нэвтрүүлгийн дотор хуяа моя баргаад миний зураг нааж авлаа шүү дээ. Ийм одоо дүр зураг Монголын улс төр бий болчихлоо л доо. Улс төр өөрөө авилгалын том систем болчиход байна шүү дээ. Би тэр Непал тэгээд байгаа шүү дээ. Нөгөө бүлэгтээ тулж байгаа бүлэг чинь мөнгөгүй юм уу? Хууль хэнд үйлчлэх вэ? Орчуудад үйлчлэнэ, энгийн иргэд үйлчлэнэ, дараа нарт үйлчлдэг. Та нар энэ нүдлэр нь явж болдгоо юм уу? Ардын намтай тохиролцох хэсэг дээрээ тохиролцоод энэ намаа аварч үлдээ. Танихгүй усуд орж ирэл жагсаалтанд орсон. Ардчсан нам танихгүй. Одоо дахиад танихгүй хүмүүс бол ардчсан намын үндэсний бодлогын оронд 250 үнийн танихгүй юм гэж манай намынхан ой. Тэл нөхцөл байдал яг л цохор дэлтийн халаасаар л хэмжигдэж байна л доо. Монгол улсын хэмжээ. Батлага гэж хүнд яагаад хариуцлага тооцохгүй. Батлага нарт. Бидийг сонгож байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Стратеги ярилцлагын ээлжид дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаад манай ярилцлагын зочноор хошууч генерал Батын Хурц гэдэг эрхэм моригдэн ажиллаж байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. Улс орны аюулгүй байдалтай нягт холбоотой салбарыг хариуцаж явж исэн хүн өнөөдөр улс төрийн салбар руу ороод ирчихсэн сошиалд нэлээд дуу хоолойгоо өргөж явах шиг байна. Тэгээд арчилсан нам гэдэг энэ улс төрийн хүчнийг сонгох болсон нэг шалтгаан танд байгаа бах тий. Үзэл баримтлал нийцтэй байдаг юм уу? Эсвэл ямар шалтгаанаар энэ улс төрийн хүчнийг сонгоо орсон юм? Гэхдээ яг одоо намын гишүүнчлэлээ яриул би 1995 оны арчсан намын гишүүнчлээ. За эртний гишүүн. Тий. Тий зарим одоо арчсан байхаар хүн юм байна шүү дээ. Одоо бараг арчсанд нь орсон байхгүй би. Тий 95 оноос хойш үнэлгээ явсан хүн. Одоо намын хөгшчүүл бүгд мэдж байгаа. Бүрнийх ил талд гараад идэггүй байсан. Тэгэл яг 95 оны хойш бол би арчсан намын гишүүн. Одоо миний үнэлэх байгаа. 95 оны. Улс оронд өрнөж байгаа үйл явцад бас анхаарлаа хандуулаад ажилд хийж суугаах гэж би бодож байна. Тэгэхээр сая 2 ч засгийн газраа бид унгаалаа. Дараагийн шинэ засгийн газар байгуулагдлаа гэд энэ Монгол ардын нам, арчилсан нам хооронд өрнөж байгаа улс төрийн толхилцоон зодон хэрүүл гэдгийг ингээ харахаар энэний ард нэг л эзэн байгаа юм шиг. За цоохор дээлтийн бүлэглэл болон түүний уран бүтээлийн нэгдлүүд хэрхэн яаж улс их орны хувь заяаг хааш нь яаж эргүүлэх гэж шуналтаж байна вэ гэдэг дээр дор бүрний хүмүүс өөр өөрсдийн дүгнэлтийг хийж байгаа л да. Тэгээ энэ зовлон бол арчилсан нам дотор бүр илүү их мэдрэгдэж байгаа ах гэж би ажиглаад байгаа. Та энэ зовлонг хэр мэдэж байна? Ерөөс өнөөдрийн энэ ширүүн болж байгаа бүх үйл явдал чинь ерөөс наач. Эцсийн дүнд наач чинь тэгээд яг аюулгүй байдал байхгүй юу? 17 онд батлага гэж хүн ерөнхийлөгч болсноос хойш ер нь юу болж өнгөрснөгийг ингээл эргээл бодцоо тий. Ингээл онгоноор нэгэл бодохаар. Бүх юм өнгөө болсон. Бүх юм хавтгаарсан. Хууль үйлчлэгээ байсан. Ямар сайндаа хөрсөх ерөнхийлөгч хүн биш хууль засаглан гэж үгээр гарч ирсэн хүн шүү. Гэвч өнөөдөр тэр үг нь одоо өнөө маргааш тэр нэг шүүдийг өргөн барьсан та өргүүлэн татах хууль өргөн барьснараа нэг жоохон тодорхой жах шиг байна. 4 жил бол мод тарий гэж гүйлээ. Хүнсний хувьсгал хийж ийн гэж явлаа. Хууль хүн биш хууль засаглана гэдэг юм ажлыг одоо сүүлийн 2 жилээр хөрсөх ерөнхийлөгч хийгээд энэ улсуудыг байрантайх хэрэгтэй. Одоо өөр хүн байхгүй үүндээ. Өөр улс төрийн хүчин алга байна. Бүгдийг хавтгаар болсон. Өчигдөр жишээлбэл харамсалтай юм харж ил би ингээл ажиллаа сууж байгаа. Ер нь энэ хоёулыг бол сая хин Нунтаа хоёрын нөгөө атмын шиг хин билээ ундраа. Тэр ундраа чинь намын дараа болчих. Тэр хүн харин дэмжин тий нөгөө нам. Тэгэнгүүт тэр хүн бол дэмжин. Гэхдээ гэдэг нэг яг юм юу
харсах харах гэдэг юм уу өнгөтэй юм хэлж байгаа. А бусад нь бол яг тэгэл шууд ингээл хар Марс өнөөдөр ерөөсөө юу хүсэж байгааг мэдрэхгүй байхгүй. Шудрагсыг л хүсэж шít Марс. Тэг өнөөдөр яаж вэ? Энэ ордонд болж байгаа бүх юм чинь нүүрс төмөр замын хулгайч нарын нэгд болчиход байгаа байхгүй. Нам гэж байхгүй болсон. Миний харж байгаа. Тэгээ тэр донд нь одоо миний итгэж явсан цогтгөрлгээд манай офисын залуу бүр манлайлаа ороод бүр тэр одоо бүлэглэлийн толгойд нь гişүүн болцсон яваад би харамсаад байгаа байхгүй. Цогт гэрлийг сонгох үед уг нь зарим нэг хэвлэл мэдээлэлээр бол сануулаад биччихэл байсан л да. Одоо цохор дэлтийн халаас нь дахиад орох магадлалтай. А гэтэл бол танаа намын нэлээд одоо ихтгэл тээжсэн залуучуудын төлөөлөл бол арай тийм төвшөнд хүрээгүй байгаа гэдэг тайлбарыг өгөөдсөн хэдий ч өнөөдөр тэл нөхцөл байдал яг л цохор дэлтийн халаасаар л хэмжигдэж байна л да. Монгол улсын хэмжээ. Яг батлага гэж нөхөр одоо ер нь би одоо дахин яриад сүүлийн өдөр энэ хүн асуудал энэ хүндээ биш. Энэ асуудал энэ хүний мөнгө гэж мөнгөндөө байна. Нүүрсний мөнгө, төмөр замын мөнгө, энэ мөнгө хаанаас үрээд байгаа, хаанаас тараад байгаа. Өнөөдөр дөнгөж сая 2 цагийн өмнө би жишээлбэл Сүхбаатарын талбай дээр алхаж яхад бас л нэг жагсаал байна. Сүхбаатарын талбайг тойроод 3-4 жагсаал байна. Тийм бай. Тий. Одоо энэ бүгдийн ард ингэтэл нь мөнгүүд хаанаас гараад байгаа. Одоо энэ цагдаагийн байгууллага, тархинолын байгууллага эдгээр улсуудыг яагаад шалахгүй? Яагаад шалахгүй? Санхүүгийн яагаад шалахгүй? Энэ болсон болоогүй гүтгэлэг хийдэг нэвтрүүлгүүд энэ олон янзын 15 давхрын охин компаниудыг яагаад шалахгүй? Гэх мэтлэнгийн асуултууд бол зөндөө байна. Энэ би юу хэлэх гээд байна гэхээр хүн биш хууль засгалмаар байна. Энэ үгэндээ яваач ерөнхийлөгч гэж. Одоо хамаагүй бид нар бол дэмжмээр байна. Одоо нэр өгөөлөхөд одоо өөр хин байна. Одоо хин үлж байгаа. Төрийн дөрвөөс өөр хүн байхгүй болчихлоо шүү дээ. Та нар дэмжээ гэхээр танаа намыг төлөөлж танаа намын одоо нэрээр овголд сууж байгаа улсын хурлын гишүүд бойкот хийгээд байна л да. Тэгэхээр та нарын дэмжлэгийг тийш нь хүргэх ямар ч боломж байхгүй байгаа юм шүү. Энэ сувгийг яаж нээлттэй болгох юм? 126 чинь ер нь бол хамгийн саар бол Непалд шүү дээ. Бүр айл айлын шийддэг юм бол хөрс хүн шийддэггүй 126 шийддэг юм бол тэгэл Непалд гал хэрэгтэй. Энэ тэгжээж эднийг бүгдийг зайлуулж ийж нэг юм учир нь олдох ба. Уучлаарай би одоо өөрөө тагнуулын дараа байсан хүн ийм юм болж байгаа юу? Үгүй ийм байдалд хүрсэн мө. Өнөөдөр Монголыг та нар мэдж байна уу? Ийм байдалд хүрсэн байна шүү дээ. Хаашаа харна бухимдж байна. Өнөөдөр энэ ордонд байгаа дарга нар энэ хүмүүсийн амьдрал ямар байгаа, татвар ямар байгаа, өөр шир нь хэд байгаа, өргөө айл, өргөө компани юу ч байхгүй. Улс нь хүртэл өртөө явж байгаа тийм. 40 тэрбум долларын өртөө. 40 тэрбум долларын өртөө. Ойлгож байна уу? Сая хэн өнгөрсөн 5-6 жил яасан. 40 тэрбум долларын төсөв тавиад нэг цахилгаан станц үлдээгүй шүү дээ. Нэг цахилгаан станц дундаас нь барьж үлдээгээгүй байхгүй. Тэгээ энэ бол ингээд ерөөсөө эдгээр энэ намуудыг ингэж аваад байгаа чинь энэ бүлэглүүд чинь ерөөсөө дахиад үргэлжлүүлэл эзэн хэмээр яваад байдаг, толгой солигдоод, нүүрэн солигдоод нэг эдэн залуучуудыг ингээд сольж гарч ирэх гэдэг байгаа байхгүй. Манай намуудаа би түрүүний ярьслууд байн гэлж байна. Компаниудын нам болсон. Ямар компаниуд? Гүжинкогийн одоо жишээлбэл өчигдөр орой над руу охин үндэсний бодлогын ороонд байгаа хүмүүс тайлж шít. Тест согоос гэхэд манай 378 дотроос 42 хүн биш байхаа гэдэг. 42 хүн байна. Нам гэдэг улс төрийн агуулгаасаа бүр холдоод ерөөсөө энэ хитэн корпорацууд, компаниудын ил төлөөлөл болчих юм шүү. Гэхдээ энэ үйл явдлууд ерөөсөө бас зөвхөн Монголд болсон юм биш. Бусад газар болсон байна. Зүүн Европын орнуудад бас юм болсон байна. Би Москвад амьдарч байхад тэр чинь 96 7 8 онд байна. Болгарт яг юм болсон байхгүй бас. Баахан бөхчүүд нь төрөө аваад бөхчүүд нь боксчд нь засгийн газар байгуулад
бас самраад. Тэгээ хаа очиж болгоорч чинь хууль үйлчлдэг газар тэрдгээр усуудаа хуулийн хариуцлага хүлээлгээд тод богино хугацаанд арга хэмжээ аваад тараас. Одоо энэ нөхөрчин бол ингээд ерөнхийлөгч болоо үзсэн. Дахиад ингээд үргэлжлээд явж байгаа байхгүй. Одоо мэдгүй. Би бол гайхгүй. Одоо энэ 28 онд зөв төрлийг одоо яаж талбайг нэргүүлээд яаж ажиллаад ерөнхий сайд болцсон сууж явах юм бүү мэд. Гайхгүй шүү. Яг бол нэг юм менежмент байдаг юм л да энэ Моноженког хийж чаддаг. Намайг байхгүй гэж хэлээрээ, намайг унтсан гэж хэлээрээ, намайг өстө жоохон цөөн судалтай байгаа гэж хэлээрээ үгүй шүү дээ. Би энийг уншин шүү дээ. Та ч найз явсан тий. Тэгэл яах. Улс их оронд одоо ингээд нийгмийн сэтгэл зүг хүчтэй удирдах чадах улс төрийн үзэл баримтлал гэдэг юм алга болчихлоо л доо. Арчилсан нам өнөөдөр үзэл баримтлалтаа үнэнч байж чадаагүйхээ төлөө нөгөө намынхаа халаас руу гүйж ордог, нөгөө намынхаа засгийн газарт байр суурьтай судалтай болох гэж шуналцдаг. Ерөөсөө эрх мэдэл албан тушаалын төлөө акц хийдэг ийм дүр зураг руу халтраа орчлоо. Арчилсан намын буур тогтворгүй болоод ирэхээр Монгол ардын нам бол хаан мэт дур зоргоор авирлахыг бол одоо энэ сүүлийн 10 жил бол хангалттай үзүүлж штэ. Тэгэхээр хүссэн ч эсхүссэн ч улс төрийн намууд бол нийгэмд улс төрийн үзэл баримтлал төлөвшил гэдэг имийг түгээх тэр боловсролыг ард олон нийтэд олгох ёстой ийм чухал институт байгаад байдаг. Тэгээ энэ институцийнхаа төвшөнд эмхлэгдэж, цэгцлэгдэх энэ процесс танаа нам дээр яагаад юм удаашралтай хийгдээд байна. Нөгөө бүлэгтээ тулж байгаа бүлэг чинь мөнгөгүй юм уу? Мөнгөгүй болохоор ингээд уналтанд ороод байгаа юм уу? Гэхдээ ийм. Тэгээ сүүлийн үед би одоо шал өөр өнцгөөс хардаг болсон. За энэ батлага гэж хүнд яагаад хариуцлага тооцохгүй байна? Батлага нарт. Батлага байж хахад арчилсан нам сайн хуваагддаг юм байна. Задардаг юм байна. Тэгэхээр ийм хүн ардын намд хэрэгтэй шүү дээ. Тийм. Маш ашигтай. Тэгээ та сөрөг хүчөөгөө болгоцсон байсан байж тээ бид нэргээд одоо ардын намыг сайн нэг баахан оны өмнө үлэн донгодлоо шүү дээ. Нэгээрээ гарч ирж. Тэгэхээр Баттулга нартай хариуцлага тооцохгүй бол ардын намыг хатгалаад байгаа байхгүй. Ардын намд ашигтай байгаа байхгүй. Тооны маяар бол. Тийм. Хоёр хөршөө бол бас өөр. Тийм үү? Ийм л. Улс их орны хувь заяаг нэн тэргуунд тавиад хэрвээ цоохор дээлт танд найз нөхөд явсныхаа дурсамжийг сэдрээгээд харилцан тохиролцоо хий гэвэл та хэнийг сонгох юм? Батлага гэж хүн чинь байна шүү дээ. Хүндтэй сайхан хүн байсан байхгүй. Ерөнхийлөгч болол нэг сар 2 сарын дараа миний мэддэг батлага биш болсон байхгүй. 20 жил найзалж нөхөрлж ахаа дүү ах дүү явсан одоо бидний харилцаа энэ хүн ерөнхийлөгч болол 2 сарын дараа миний мэддэг батлага биш болсон. Уучлаарай. Ингээл олон юм дээр санал нэгтгэе байсан. Ингээл мөрмөрөөрөө явсан. Өнөөдрийн байдал байгаа байдал юм л. Үндэсний бодлогын орооны хурал нэг сар завсралсан тэр хооронд энэ корпорациудын төлөөллийг оруулах бодлоо хутгагдсан уу? За би нэг онцлог хурал гэл одоо улс төрийн акц хийлээ тийм үү? За тэрэнгүүт яаж байгаа юм бэ гэхээр маргааш нэг өдөр нэг үндэсний бодлогын ороо чинь яг биний тэр өдөр үндэсний бодлогын орооны хурал нь эхэлж байгаа ордонд. Тэгээ маргааш нэг өдөр ингээ 2-3 өдөр эдгээр хөл толгоогоо олохгүй үзэж байгаа. Тэр чи ер нь юу юм бэ? Улс төрийн нам биш юм. Зүгээр компани төлөөллөд хувьцаагаа аль нь авах уу гэдэг л зодон гарлаа шүү дээ. Энэ нөгөө хэлгээд. Энд чи ерөөд ухаантай хүн болгон харж байгаа шүү дээ. Энд чи улс төрийн нам байсан бол ингээд буулт хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэх хэрэгтэй. За чи баяр цогтой хоол байж ээч гэдэг юм уу? За чи хоол байж ээч гэдэг юм уу? Женко чи хоол байж ээч гэдэг юм уу тийм үү? За чи цог төрлөө хүнээ татаач гэдэг юм уу? Энэ залуучуудыг дэмжийе. Ийм улс төрийн намын одоо арчсан намын дэд дараа эдэн хүн болгоё. Нөгөө их хурлын гишүүд маань би цад ярдаж дэлэхгүй. Бүгд дэд дараа болно гэж байна. Бүгд нөгөөдөл чинь ГСК тавина гэж байна. Танаа намын боловсруучны бодлого юм сул байгаа юм шүү. Байхгүй юм чинь.
Урагт байхгүй. Байхгүй шүү дээ. Хаана байгаа юм бэ? Арчсан намд боловсруучны бодлогож хаана байгаа юм бэ? Байхгүй шүү дээ үе. Уучлаарай. Фракцуудын бодлого явж байна тийм. Юу? Тэдний суралт ачаал. Ган төмөр засагтаарууд яасан юм? 10 хүний 7-гийн жанхуугийн үнийг томилж ирсэн шүү дээ. Тэгж байсан. Танихгүй улсуудын тэндээс гарч ирэл танихгүй улсууд орж ирэл жагсаалтанд орсон. Арчсан нам танихгүй. Одоо дахиад танихгүй хүмүүс арчсан намын үндэсний бодлогын оронд 250 үнийн танихгүй юм гэж манай намынхан ой. Өөрсдөө. Тий. Гүдгийн нам юу юм бэ? Нөгөө л хүсснээр нь яваад шүү дээ. Тэгэл бид нар гомдлоо гаргаад ингээл зовлон зарлаа байгаад хуулийн байгууллага танд нь шүүх танд нь одоо шүүхт усан дээд шүүхт хандсан байна. Ингээд энэ сериалчин одоо яаж үргэлжлэх юм би мэдэхгүй. Ардын намд ашигтай бол тэгэл явах байх. Ардын нам нөгөө сөрөг хүчингүү болцсон байж тэгээд хоорондоо мөрөдөлцөөд толгоо мааж гараад хэрэг нөгөө сөрөг хүчин хэрэг болох юм уу мэдэхгүй. Таашгүй шүү дээ тий. Намайг анх парламентын сэтгүүлд болж байхад улс төрийн үйл явц их сонирхолтой байсан л та. Ардын нам, арчилсан нам талаас сонин одоо үзэл баримтлалдаа нийцсэн сөрөг тактикуудыг их авч хоорондоо их мэтгэлцэж үзэлцдэг байсан. Өнөөдөр бол нэг хідэн дарга нарын идэж уусан хов живийн дунд яг үнийг хэлэхэд парламентын сэтгүүлчдийн бичдэг мэдээч гэсэн тийм болчихсон л байл л да. Тэгэхээр нийгэм өөрөө ямар уналтанд ороод байгаа юм бэ гэдгийг эндээс бэлхэн харагдаж байгаа. За нэгэн цоохор дээлт гэдэг энэ хүнийг ярьсных Монгол улс зөвхөн одоо нэг нүүрснээс олсон хідэн мөнгөөл зарцуулаад тэрийгэл ариужуулахын төлөө тичаадж үдж байгаа энэ хідэн хүмүүсийн шунал дээр л ингэж орвонгороо эргээд байна уу? Эсвэл бид геополитикийн ийм айхтар ашиг сонирхлын нөлөөний бүсд орцсон байна уу? Энэ дотоод улс төрчдийн байгаа байр байдлыг улс орнууд хэрхэн яаж өөрт ашигтайгаар ашиглах боломжтой вэ гэдэг дээр та ямар дүгнэлттэй явдаг вэ? Яг өнөө маргааш тэртээ тэр нөгөө орд хойд хөршт бол Монгол байж байгаа байх нь ашигтай. Аль аль талдаа бол бүфер гэж харагддаг. Тий. Ажуулахад. Монголын заяа юу их хөлөө юу л нэг сөртэй гоё өгнүүд байдаг шүү дээ. Тэгж би бол боддгийн хувьдаа нэг талдаа нөгөө талдаа дэлхийд дээр Монгол байтгаа үйл явдал болцсон. Яг үндэ бол манай чинь нийлээд Москвагийн нэг дүүрэг ч юм уу, Бээжингийн нэг дүүрэг ч юм уу, нэг жижиг нийтээр нийлээд нэг жижиг хятад аймаг юм уу, Москвагийн нэг област ч юм уу те хүртгүүл ахгүй да. Тэгсэн мөртөө мангар их проблемтэй хоорондоо. Тий. Маш их асуудал дунд. Маш их асуудалтай, маш их шуналтай улсуудаар дүүрсэн одоо улс төрөндөө ийм л байна л да. Яг ингээд байгалийн хараал гэдэг юм уу юу гэдэг нь одоо энэ Африкийн орнуудын араас л эргэж усалтгүй л орчиж байгаа юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр одоо наа чи ингэдэг болчихсон шүү дээ. Та нар өөрсдөө мэдж байгаа. Энэ төсөв гэдэг юм дээр чинь улс төр хийж байгаа юм шиг хүртэл хамгийн сүүлд энэ төсөв гэдэг юм дээр чинь жил болгоны эцэст бид нар яадаг нийлдэг. Хувааж идэх юм дээр бол сайхан нийлээд ханцон дотор ингээд 8 алчаад ингээд тоогоо тавьчих, ингээд тоогоо тавьчих, энийгээ чи аваа юу, энийгээ чи ингээд амаа тагаал гэдэг юм буугаа явчихдгийг надад болчих. Төсвийн мөнгө өндөр тавиулгаа их асуудал нь бол тийм. Энийг л бид нар болиулмаар байгаа. Энийг болиулмаар байгаа. Ер нь бол одоо энэ намууд идэж уухын төлөө л явандаа явж байгаа. Багш нарын, эмч нарын цалин нэмэн байхгүй шүү дээ. Тэтгэврийнхний цалин нэмэн байхгүй шүү дээ. Одоо тэр нөгөө нэг саний аврагч юм билээ. Өнөөдөр талбай дээр тэр чинь нэг юм хүний анхаарал татах гэж байгаа маягийн нэг хоёр аргумент ярьж байна. Залуу гэрүүлүүдэд сая 500 мянган төгрөг өгнө гэнэ үү. Юунуудад хөгжүүлийн тэтгэврийг сая 500 болгоно гэнэ үү гэх шиг тийм. Тэгэхээр яг тэгэл явдаг юм яв. Зүгээр өнөөдөр ардын намч өнөө, арчсан намч өнөө сүүлийн 4-5 сонгол энэ багш эмч нарын хаан сэдвийг хөтөлбөртөө оруулдаг юм. Тэгээд нэг 5-10% нэмдэг. За нөгөө нэмсэн хүн тэгээд тэдний
байх 4 жилийнх нь хугацааны нэг инфляц давдаг байхгүй юу? Үнэ. Бид нар яах ёстой юм бэ гэж. Хүүхдүүдэд хүн болох гэдэг байгаа үстэй. Тийм шүү дээ. Ирээдүйн тех хүүхдүүдийг яваад байгаа үстэй. Бид нар завгүй. Тэгэхээр хүүхдүүдийн чинь хэн харж хамгаалах ёстой. Нэгдүгээр багш. Хоёрдугаар тэмч. Мөн үү? Тэр хөөрхий нэрийн очлоо Израилийн тэр PM-с авгаад мундаг авгаа штэ. Тэр бол яг тэгсэн штэ. Хамгийн хүчтэй улс гүрэн ямар байх штэ. Багш, эмч, цэргийнхнийгаа нэгдүгээр тавьсан улс хамгийн хүчтэй байна гэж. Одоо бид нэр хоёр хадны завсар байгаа бол одоо ерөөсөө яг энэ руугаа л явах хэрэгтэй байхгүй. Одоо энэ тэгээд ярчсан намын хөтмөрийн хөтөлбөр, ардын намын мөрийн хөтөлбөр хоёуланд нь байгаа байхгүй уулна. Хэрэгждэггүй нэг заалтууд. Зүгээр нэг одоо жижигүүрний үг гэдэг нэг үг шиг. Миний бодлоор бол одоо яг энэ заалтуудыг ингээд ач холбогдол өгөөд багш нартай ач холбогдол өгөөд багш нар яагаад чанаржуулаад энэ хамгаалсан сая жишээлбэл буцаал очиж ийн л да. Боловсролын сай дээр энэ хамгаалалд бас ярьсан бодсон зөв юмнууд их байгаа шүү. Зүгээр хөндлөнгөөс ажиллаж байхад. За парламентын гишүүдэд нэмэхгүй бол болохгүй байна гэж 126 болгоцсон. Өмнө нь бол сэтгүүлчдийн дунд 70 хуц ухаан л гэж яригддаг байсан бол одоо өнөөдөр 126. Гэхдээ тэр 126 дотор хин гэдэг гишүү юм бэ гэдэг одоо монголчууд ядаж малаа зүсэж таньдаг ард түмэн ш. А гишүүдэд зүсэж таньж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр 126 болсноор парламентын чадах сайжирсан уу сайжирсан уу гэдэг дээр хариулт өгөхөд бас учир дутагдaltaй болчихдог. Бид ер нь цаашид парламентынхаа засаглалаар явах ёстой юм уу? Эсвэл энд нэг зангидсан нэг гар байгаад нэг удирдагч гэдэг хүн сонгож аваад бид удирдагчийн засаглалаар явах ёстой юм уу? Аль нь бидрийг тайван амгалан ер нь улс оронд юу чухал юм ард иргэд тайван амгалан амьдрах, айх айцгүй амьдрах, тэр нийгмээсээ айх айцгүй амьдрах гэдэг юм л маш одоо хөгжлийн гол үзүүлэлт болмоор санагдаад байгаа байхгүй. Гэтэл яг энэ ард иргэдэд тайван амгалан айх айцгүй амьдруулна гэдэг үгийг бол 2000 оноос хойш Монгол улс ярьсаар л байна. Тэр үр дүндээ хүрч чадаагүй. Тэр нь бидний одоо холын мөрөөдөл зориг болсон хിവэрэ байгаад байгаа байхгүй. 2090 оноос хойш л та ер нь бол бид нэр яг сая 10 хэдэн онд байлаа. Шинэцсэн гэдэг нэг Японы элчин сайд дээр нэг хоол идчихсэн. Тэгэхэд манайх яг хэлсэн юм л да. Танаа одоо байгаа тогтолцоо чи хамгийн сайн тогтолцоо. Ямар ч том өөрөнд та нарыг шахахаар парламент руу жигчдэг. Ерөнхийлөгч рүү жигчдэг, засгийн газар руу жигчдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл танаа энэ байгаа тогтолцоо чинь өнөөдөр 2 том хөршийн 3 дахь хөршийн одоо аль нэг юунд орох боломжгүй байхгүй юу? Ерөнхийлөгчийн засаглал гэдэг бол манай таарахгүй гэж би хардыг. Парламентын засаглал байх нь тэр төрөйг зөв. Ингээ явж байгаа. Гэхдээ яг Чимээзүү сангийн тэр дүгнэлт одоо хүртэл би бодохгүй маш сайн дүгнэлт. Маш сайн дүгнэлт. Зүгээр бидний ерөнхийлөгчийн засаглалтай болгочоод гэдэг юм уу нэг 126 гэмүүд 76 хүнтэй хүн ажилласнаас нэг хүнтэй ажиллавал амархан байхгүй. Мөн үү? Тэгэхээр Монгол улсыг ерөнхийлөгчийн засаглалтай ерөнхийлөгчтэй болгочоод 2 хөрш аукцион зохион байгуулчихсан. Маш хурдан иргэшээлд оруулж байгаа тийм. Гэж л харж байгаа. Гэж л хаардж байгаа. Тийм. Дараагийн дугаарт ерөнхийлөгчийн засаглал байхгүй шүү, байхгүй, тийм байхгүй гэд хөөрхий хөрсөх гэж хүн чинь хичнээн гарч хэлв. Хүнээр хэлүүлээ, өөрөө хэд гарч хэллээ тийм үү. Тэнгууд энэ хүн ийм хийх гэдэг шүү гэдэг ийм гөрддөг ажиллаар пиараа нэг манай жонхооч ганга хийн штт. Тэгэл ингээл бас хэрүүл үүсгэн. Одоо би энэ хүний арга тактик дээр гайхаад байгаа байхгүй юу? За 60 тэрбумын хэрэг гэж нэг үүссэн. Тэр жилийн сонгуулиар. За гэтэл энэ сценаар хинээс гараад ямар шат амжилгаар хин дүр нь болоод яаж явсан бэ гэдэг бол одоо ингээ олон жилийн дараа бол үйл явц ил уншигдаж эхэлж штэ. Гэтэл энэ сценарт манай хүчний байгууллагууд уруу татагдаж ороод энэ сценарын дагуу хөдлөөд ингээд явцдаг. Тэгэд энэ одоо хүн ч одоо тийм айхтар далдын нөлөө хүч ихтэй болоод бид хүчний байгууллага маань хүртэл ийм эрх мэдлгүй те хин нэгний зохио гаргаад ирсэн хэрэг дээр
хөдөлж идэг ийм болцсон юм уу? Тэр 60 тэрбумын хэрэг дээр ер нь яг процесс юу болсон, үйл явц. Та тэр үед бас л 60 тэрбум гэдэг юм чинь ерөөсө 17 оны ерөнхийлөгчийн сонгуулийн одоо гол хүчир болсон шүү дээ. Тэгээ 60 тэрбумын юм яг юу болсон юм бэ гэхээр нөгөө Сүхбаатар кинонд гараад нэг хоёр хүүхд тараг идээд нэг баган юм ярьдаг шүү дээ хөрхөн. Тэр үшиглэн болцсон байхгүй. сэлэм газ толгой бүндээс тий, сандуу гараад одоо бүлтрэл юу гэдгийг би өстө ингээд схем зураад ингээд алаад ингээд сонгуул хийчихнэ ийм хийх гэж юм ярьж ийн гэд. Тэр үед хуулийн байгууллага тэр үед аюу хурдан шалгаад 60 тэрбумын схем гэдэг юм нь Оросын мөнгөс орог байхгүй. Эсвэргээрээ 60 тэрбумын схем гэдэг юмар хэн яг мөнгө авсан юм бэ, яасан юм бэ гэдэг ингээд судалгаар одоогийн ямар ясгалан буюу тэр нэг гинсик нөхөр байсан баха. Тэр нөхөр чинь нэг хүнээс 30 60 сая төгрөг авсан хэрэг авилга дээр шалгаж ирсэн. Албан тушаал амлаад мөнгө авсан байсан хэрэг. Одоо авилгынхан ус одоо тэр дараа нэг жаргал маргал дарсан байх л та тэр хэрэг. Яг хэрэг бүр тийм хэрэг явж ирсэн шүү хөөе. Эзэнтэй хохирогчтой мөнгө өгсөн авсан баримттай. 60 тэрбум гэдэг бол зөв санаанаас гаргаж ирсэн тоо. Сонгуулийн мөнгө босгохол намуудын улс төрийн намуудын байдаг л одоо яриануудын нэг нөхөр дөрзадуу гэж нөхөр донд нь даалгавартай орж бичлэг хийгээд аваад даалгавартаа биелүүлээд ач юм шиг. Мөн. Тэнгуут нөгөө юм билээ. Мэги чинь аархал гэж нэвтрүүлэг чинь бас одоо юм зураг авдаг хүүхдийн нийсүүлээд операторын нийсүүлээд байнгын явдаг зурагчны нийсүүлээд за чи надад та чи холбоотой бичлэгүүдээ бүгдийг 8 дээр гээд. За тэгээд тэн дээр мөн их бол алдсан юмуд байгаа байхгүй юу? Ямар юм хийж тэгэл хуулийн байгууллагыг авчиж цагаан ногоон сар хийдгийн тийм нөгөө дүүлэнтэй би гаач яах гэж очиж мөргөөд ийдгийн тэгэл үнэн бицтэй одоо бас явдлаа шүү дээ. Тэгэл одоо энэ дээр л тоглоод ус төр хийсэн. Гэхдээ тэр миний буруу биш, зөв шүү дээ. Тэрэн дээр батлахын зөв буруу биш. Мөн хойсглын буруу биш. Тэгэл ялаад зөв ус төр хийгээл гараад ирсэн. Зөв тактика барьж авсан. Тий, зөв сэдвээ барьж авсан. Гэлээгээд одоо жишээлбэл 60 тэрбумын схем яриад таргажсэн сандуу гэмт хэрэгтэй биш л байхгүй тийм. Ясныхын төлөө ял авч болохгүй байхгүй тэр бүлтэрчнийхэн төлөө тийм үү? Аа. Тэгэл юм уу барьсан дашуур машуур барьсан мөн хойсглон дээр нэвтрүүлгэнд ороод өөргөө аргаа бараад явсан шүү дээ тэр мөчиг өөргөө. Аа. Ялгаагүй бас тэр үед чинь хоригдож барайл те. Аа. Та нар бүгдээрээ мэдж байгаа. Одоо эргээд та нар юмас анхаар тийм л үйл явд болсон. Аа. 60 тэрбумыг эсэргүүцчихсэн улсууд ч юм одоо их найдар удаа хийж байна одоо. Гişүүд ингээд чуулганы танхимд тойрч суугаад бүгд л нэг нэгээ хулгаач гэдэг л дээ. Тэгэхээр ингээд харилцсан BBS төмсөгдсөн баримт фактууд их байт юм шиг байна. За тэд баримттай бол түүнээс дутхгүй баримт манай хүчний байгууллагуудад байх хэрэгтэй. Та нэг байнгын орооны хурал дээр цааш нь ярих уу яах уу гэдэг шиг. Цааш нь ярмаар дэлгэмээр олон фактуудын дунд та бас байсан баг. Тэр хүчний байгууллага яагаад эдгээр гэмт үйлдэл үйлдсэн гэмт сэдэлтнүүдтэй гэмт хэргийнхэн зүйл ангийг тулгаад хариуцлагыг өөрүүлж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр гайхаш төрөд байгаа байхгүй. Авилгатай тэмцэх газар чалгаж байгаа хэргийг бол би үнэндээ илрүүлэхийг хүсдэггүй хэргийг авилгатай тэмцэх газар авдаг юм байна гэж ойлгодог болоод байгаа. Одоо бол АТГ дээр очсон бүхэл хэрэгүүд ямар нэгэн байдлаар хэн одоо тэр хэрэгт хариуцлага үүрсэн бэ гэдэг эзэн холбогдохчгүй болоод ингээд бүрхэг сэдв болоод алга болчихдог байхгүй. За би нэг сонио хэлчихье. Намайг юу лээ? Би өөрөө магтахгүй бол намайг магтах гэж нэг үг байдаг шүү дээ. Тэр шиг өнөөдөр хүртэл би ингээд тал талаас зодуулаад балбуулаад ширүүлээд явсан юм авилгатай тэмцээд тэр авилгын индексийг 72 төрсөн хүн би өөрөө. Өнөөдөр авилгын индекс 124. Тэр үед аль нам гэсгүйгээр бид нар бүгдэнд нь авилгалтай тэмцээд байсаар байгаад намайг томилогдоод бас шахад 104 дээр байсан.
Тэгээ бид нар 72 дээр авчихсан байхгүй. За өнөөдөр 124. Уулын таштаваад нэг хэсэг итгэсэн юм л да. Тэгээ энэ чинь баахан зовлон яриад ингээ прокурор өгдөг, ингээ шүүгт өгдөг гэл манай Ваасан хүн менежер нь болцсон бас ингээл өмнөр нь орж тайлбар хийгээл авилгатай тэмцээл байгаа тэгэл одоо ингээ шүүх прокурор нь болохгүй байна гэл. Буцаад нөгөө Ваасан хүчин дахиад менежер нь хийгээл ерөнхий прокурор ингээд гişүүд ингээд ийм хууль гаргацсан ингээд оруулах гэхээр бас болохгүй байна гэд. Ингээд наад бүх юм чинь хин хийгээд. Дандаа жонхоо олон байсан шүү дээ. Ойлгож байна уу? Авилгын индекс өнөөдөр юм байгаа хин шууд жонхоо таамаад. Жонхоор уусан толгойлогч нь жонхоо. Цэргийн нөгөө нь өрсчихэд. Нөгөө төмөр замчихэд. Энэ улсыг самарч дооссон хүн жонхоо. Авилгын индекс өнөөдөр юм байгаа, энэ шүүхийн байж байгаа царай, энэ прокурорын байж байгаа царай, энэ таштавын байж байгаа царай жонхоо шүү дээ. Тэг хуулийн ингээ гараад өгч юм чи. Одоо өнөөдөр хүмүүс ийм хууль гарчих юм уу гэдэг болсон шүү дээ. Мэдчихв. Хизээ баталсан юм уу гэдэг. Мэдгүй. Яалтаа гормоор ороод батлуулна гээл хэрэгтэй юм а батлуулдаг. Тэг замраагүй юм боллоо шүү дээ. Жонхоо хаан бахад. Нэг удаа хуулийг эргэлж баталж үзэж дээ. Ардын намынхан бүгдээрээ чиний илтгэр бүлдэгдүүлчихэд хараа сууж исэн. Өтөө одоо ерөнхийлөгч хөрсөлт 2 жил байна. Хийх хугацаа өгөн шүү тийм. Тэгэхээр одоо хүн засаглахгүй хууль засаглана гэдэг үгээ одоо голлоод өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй. Чадахгүй улсуудын орон соёлох хэрэгтэй. Ээлцэнд нэг мундаг чанар байсан шүү. Чадахгүй ерөөсөө тохсол дараагийн тавьдаг байхгүй. Тэр шиг одоо ингээл энэ чадахгүй ажил хийхгүй улсуудад хорд ордон солиол. Энэ 126-тай хэрэлдэж энэ хууль барьж яхаар шууд хүчний байгууллагад ажиллаад ажиллаа хийчих хэрэгтэй шүү дээ. Уу харин тэгмээр байгаа юм. Би бас тэгээсэ гэж бодохоор ерөөсөө тэгж ажиллахгүй шүү дээ. Одоо тэрийг хийх хэрэгтэй. Хүчний байгууллагыг хин дээр маш гаргууд хэрэгэлсэн бэ гэвэл намрын инх хоёр гэдэг хүн дээр. За та намайг хэлэх гээд байна уу? Төр хүсвэл төмөр нүрээ харуулдаг. Төмөр нүрийг харуулах хэрэгтэй шүү дээ. Одоо харуулах хэрэгтэй шүү дээ. Яг ийм хулгай дээрэнтэй үед, ийм докторгүй байгаа үед, ийм эдийн засаг ийм байгаа үед, ард түмний бухимдал ийм байгаа үед өнөөдөр төмөр нүрээ төр харуулах хэрэгтэй. Тэгээ ийм балаа хууль хийцаараа. Байгууллагууд нөгөө өөрийнхөө эрх ашигыг хаагаад одоо прокурорын заавал прокурор хэдэн жил ажилласан хүн томилогдох хэрэгтэй. Үнэ. За цагдаа заавал хэдэн жил цагдаа хийсэн хүн томилогдох хэрэгтэй ч гэдэг юм уу. Их мэдлэгийн энэ хуулиудын ер нь онгойлгож өгөх хэрэгтэй. Одоо сайхан кадрууд ардын намд байна шүү дээ. Ардын сэдийг хэлж болно. Жишээлбэл туршлагатай зовлон хөгжлөө, өөрөө гүтгүүллээ, өөрөө өсдүүллээ, өөрхий ямар нэг найз нэг эдэн төгрөг ойсондоо хийлгсэн гэд тэр найз нь авилга авч ийсэн тэр ардаас сэдэж ирнэ. Ямар бат байна. Тэр чинь тэгээд PR тал аваач наагаал. Та санаж гинөө. Хэдэн гişүүд бид нар нөөсний улгаач бишээ гайл хөрх юм. Өөр 5 сургуулаа очиад авилгалтай тэмцэх газрын гадаа зогсчихсон. Бид нар нөөсний улгаач муу юм уу биш юм уу хэлээд өгөл даа гайл одоо. Ингээл хүнийг гүтгэдэг баг. PRчдаг. Манай зэка туршиж үзсэн баг. Энэ долларын бямжуу гэдэг нэг инженер байсан нөхөрт. Наадха 110 байртай гэдэг PR-ийн тараач. Мөн. Тэнгууд хүн болгон залуучууд чинь бүгд нэг байрны ипотек мөнгө дөөрөг зээлээ төлөх гэж амьдарч байгаа шүү. Тэгэхээр хүн болгон тэр хүнийг үзий ядах хэрэгтэй. Тийм. Яг тэр технологи надад хэрэглэсэн байхгүй. Өөр нь хорц 110 байртай гэж байна. Би бүр гайхсан шүү. Улсын ардын намын том хүн надтай уулзаад хөөс чам 110 байр байгаа юм. Юу яриад байгаа гэсэн чи. Тэр тэгээ чамайг 110 байртай гэж хэлээд шүү дээ. Үгүй манай жонхогийн технологи л байхгүй. Одоо
чи төрд ажиллаж исэн чинь чамаа ингээл гинт үзий хүмүүст үзий ядуулаа гэвэл ингээл чи чамаг нэг 110 байртай 199 байртай ч гэдэг юм ингээл мессеж тараачиж байна. Тэгэхээр хүн чамаг яаж эргүүлнүүдээр харах юм бэ тийм биз дээ. Тийм. Энэ хар пиарын технологи гэдэг нь аян шүү. Энэ тусдаа сэдв. Энэ бол бүр хамгийн мундаг одоо сурсан мэрэгсэн хүн манай хэра жонгүй шүү. Би хамт нэг хэсэг ажиллаж исэн мэднэ л дээ арга технологийн. За та нэгэнт ярилцлагад орж байгаа учраас энэ хүнээс асуугаач гэж бодож байгаа үзэгчд байгаа. Бүдүүлэг асуулт байж магадгүй уучлаарай эхлээд уучлалт хүсчихье. Инхот гэдэг хүнтэй холбоотой сэдв. Энэ муу Монгол улсын иргэнд эрүүл шүүлт тулгадаг хинбэ? За энэ процесс үйл явц болж ах үед бол би ийг л мэдэн сэтгүүлч байсан. Таны араас бас яриа авах гэж нэлийн хөөцөлдөг байлаа. За таныг яг энэ хэрэгтэй холбогдуулаад энэ бол ерөөсөө улс төрд элбэг дорж цахиагийн элбэг дорж гэдэг хүний нөлөөгөөр орж ирсэн. Энэ хүний л тушаалын цэрэг гэж хардаг ийм цаг үе байсан. Тэгээд яг энэ хэрэг дээр та бас их олон жил дуугаа явсан. Бас хуулиар мэдээлэл задлахгүй байх үүрэг хариуцлага та нарын ер нь насан туршийн нэг юм үүрэг болчтой юм шиг байна. Тэгээд таны ажилласан үед илрүүлсэн бас хэрэгтнүүд өнөөдөр цагаадаад гин буруугүй мэт болоод ингээд явж байна. Энэ бүх нөхцөл байдал үр дүн хүлээн зөвшөөрүүлэхэд улс төрчдөд хэн хэрэгтэй байдг вэ гэхээр хэвлэл мэдээллийн салбар. Хэвлэл мэдээллээр л энэ тархи ухаалтыг хийдэг. Тэгээ монголчууд зовсон хүнийг эргээгээд маш их өрөвдөж хайрладаг. За огно орн яри. Дамиргийн их хот гэж хүнийг Монгол улсын иргэнэ тусгай алба 2003 оны 5 сард авчирсан. 2003 оны 5 сард Батын Орц гэж хүн тануулын ажилтан л явсан. 2003 онд энэ хоёр ерөнхий сайд байсан. 2003 онд Цэндийн нэмдэрж хууль зүйн сайд байсан. Тий. За тэгэхээр манай хүзүүгүүд аргатай холбоотой юм байна уу? Байна уу? Алаа байна. За. За ингээд манай хүзүүгүүд аргыг хаачаа хоёлаа. За. Тийм үү үстэй. За дараагийн хүн юу гэж асуулаа? Тамил жаргалж алсан юм уу гэж. Тамилын байгууллага онгоцны хаалган дээр цагдаагийн байгууллагт хүнээ хүлээлгэж өгсөн. За ингээд энэ асуудлаар одоо зөндөө ингээд Санжаа сүрэн орондоо манай хуучин орондоо хөрх өмгөөлөгч нь байсан те. Ингээл зөндөө юм бичсэн, ярьсан, энэ котыг очиж яриулсан, бичлэг үлдсэн ингээд байж байгаа. Тэгэхээр энэ хэргийг ерөөсөө одоо нууцаас нь дахиад гаргачих гэж. Энэ хэргийг нууцаас нь гаргачих гэдээ би өмнө тагнуулын дарга гэрэлд бас хандж ийсэн. Гүтгийг яасан гэмт хэрэгтэй авид ирсэн буруу юм уу? Монгол улс мөн үү? Гэхдээ өнөөдрийн хүртэл хов хүм Батын Орц гэж хүн хов хүнээрээ энэ ажлыг хийснийхэн төлөө хохир явж байгаа байхгүй юу? Энэ төлөө чи би чинь бас тэнд Лондон Берлиний шоронгоор дамжаад ирсэн шүү дээ. Тий. Тэгээ энэ бол одоо зүгээр төр хийх ёстой ажил хийсэн. Би тэгж боддог. Бид нар тушаалаа биелүүлсэн. Хийх ёстой ажлаа хийсэн. Дахиад хэлье. Хууль зүйн сайд нь нэмд орж байсан. Ерөнхий сайд нь намрын их хоёр байсан. Нууцаас гаргахгүй байснаар хинд ашигтай байгаа. Энэ тийм нууцлаад ах сэдв муу юм уу? Ер нь. За бараг байхгүй болсон дөө. Тийм одоо нэг тэгээд нууцлаад ах шаардлага бараг байхгүй болсон. За гэтэл Дамиргийн их хот гэж ямар хүн байсан бэ гэдгээ бас хүмүүс судлах хэрэгтэй байхгүй юу? Одоо наа чи нэг Майкл Джексон ч юм уу их гэгээлийг одоо Ромын папыг байгуулсан юм шиг бичээд байгаа байхгүй юу? Наа чи зүгээр гэмт хэрэгтэй байсан. 90 сурвалжлагч байсан гэмт хэрэгтэй. Монгол улсаас орон зайлцсан байсан. Хүний паспортоор өөр хүний паспортоор гараа явуулсан гэмт хэрэгтэй. Тэр үуч чинь ингээд паспортыг чинь хөлдөөгчөнд хийгээд тэр юм ингээд хайл хууцсан салангууд зураг наагаад энд үдэд визтэй паспортоор гараа явуулдаг байсан үе байхгүй юу? Бүгд одоо тэр үеийн манай хүнд гарууд мэдж байгаа. Тэднийг ханжээсэн улсууд бид нар ч мэдж байгаа. Тийм үе байсан. Тэгээд тэр хүмүүс тэгээд гараад явсан. Зүгээр нэг ард нь энд өмгүүлж ийсэн тэр хүний нэрээр энд одоо улс төр хийх гэсэн
янз бүрийн улсууд сүлдээ тодорхойлсон л доо. Хүүхдээр нь одоо Монголын төрөөс намайг Лондонд байх, Берлинд байх оронд 3-4 сая евро нэхүүлээл энэ төр. Тэгээ та нар эргээ сонин мөн хараараа тий. Тэгэл тодорхой байхгүй тийм хүмүүс л хүүхдүүдээр нь дамжуулж мөнгө нэхэл акцл хийсэн байл шүү дээ. За тэр үед ерөнхий сайд байсан хүн үр хөвгтэй улс төрөөс бас салахгүй явж л байна л да. Намрын их хоёрын хүү Бачгуур гэдэг хүн бол одоо салбарын сайд хийж үзлээ. Тэгээ энэ хүнд мэдгүй 32 онд улс төрийн карьер цаашаа явах амбиц байгаа юу байхгүй юу гэдэг дээр ингээд хараалаад чагнахаар байхгүй ч байж мэдхээр юм шиг. Тэгээд энэ намрын их хоёр нямдарж гэсэн нэг ийм өтөл борхнуудаас Монголын улс төр яа салж чадахгүй. Энэ хүмүүс нэг хэсэг бас л түрүүний та бүхэн ярианд дурддагддаг жонхуутай чинь очиод зууралцчих байсан. Тэгэл эргээд салан тусгаарлал нэг үзэж чадхаа болдог атаатан дайснууд болчихсон. Гэхдээ манай жонхуу нямдар соёрын үргэлж дуусах байгаа шүү. Дуусаагүй юу? Дуусах байгаа шүү. Их хоёртойгоо ямар байгааг нь би мэдэхгүй. Гэхдээ энэ хоёр дараа бол сая ерөнхийлөгч байсан хүнийг би дарга гэж ярих дуртай л да жонхуугаас устай. Тэгээ их хоёр дараа сая нэг ярин дээр өөрөө санаатай мó санамсаргүй мó одоо манай Бачгуур эрүүл мэндийн яамнаас идэх юм байхгүй гэж ярьчихсан лээ өөрхий. Эрүүл мэндийн яамн дээрээс Бачгуурт идэх юм байхгүй юм чи ажиллаа хийх байлгүй юм шүү. Одоо тех бахлаа гэж найдаж байна. Ядаад нийгмийн эрүүл мэндийн даатгалын системийг нь хүртээмжтэй сайжруулах болов уу гэдэг эдийн засаг талаас нь бол хүмүүс бас хүлээлттэй л байгаа. Ер нь бол яг хөө зүгээр энэ хоёрын хөвгтөл гэж балбуулаад байгаа. Гэхдээ тэр хөвгчин сургууль соёл, төгссөн сургууль соёл, өөрийнх нь тэр Монгол банкны эдээр ажиллаж байгаа юм уу? Ажлын үр дүн гэдэг юм уу? Хоосон биш толгой шүү. Төсөө мөсөө ярьж хаад зөв өнцгөөс зөв аргументууд ярьдгийн шүү. Тэрийг бас хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Учир л ерөнхий сайд харин тэр талаас нь одоо эрүүл мэндийн салбарыг энэ хүнээр санхүү талаас нь гэдэг юм уу, цалин мөнгө гэдэг юм уу, менежмент талаас нь босгож ирэх болов уу гэж тавилаа гэсэн нэг өнцгтэй юм ярина лээ. Тэгээ одоо зүгээр цаг хугацааны асуудал шүү дээ. 28 оны сонгуулиар одоо энэ ярьж байгаа юм биелээсээ билээ тийм ээ. 28 оны сонгуульд танаа нам энэ байдлаараа суудл авч чадах уу? Мэдгүй. Тэгээд хоёр жаван зурлалтаар нэг нь дөрвөлжлээ хараа шүү дээ. Та бодвол дэвших сонирхол байгаа үстэй. Ер нь дэвших сонирхолгүй улс төрч гэж байхгүй шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Тэгэл харъя. Уг нь одоо гишүүнээр сонгогдсон хүн үндсэн хуулинд ч байна л да. Би одоо ард түмний элч гэ төрийн сүлдэндээ тангараг өргөж нийт иргэн улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэдэг. Гэтэл тийшээ ороод бидний төлөөлөл болоод суучлаа одоо ажил хийх байх гэдээ ингээ харахаар эсэргээр ард түмэн сонгосон төлөөлөлтөө өртөө юм шиг амьдэрдэг ийм хэлбэрлүү. Энэ одоо тогтолцооны гажуудал гэх үү? Яг юу руу бид нар халтарч орчоод парламентынхаа сонгож авсан тогтолцоогоо бид өөрсдийнхөө жаргал болтол нь зөв жолоодож явж чадахгүй байгаад байна. Гэхдээ ерөөсөө хариуцлага бүх төвшөнд хариуцлага байхгүй болсон. Улсын их хурлын гишүүнч байна уу? Нэг компанич байна уу? Нэг яам тамгын газарч байна уу? Нэг айгын дэлгэнч байна уу? Хууль үйлчлэх гэж. Монгол улс төрт. Хууль хэнд үйлчлэх вэ? Орчуудад үйлчлэнэ, энгийн иргэд үйлчлэнэ, дарга нарт үйлчлдэг. Тэрс хамгийн том гай энэ болчиход шүү дээ. Хуулийг ус. Хуулийг яаж тайлбарлана өөрсдөө гişүүд гарч ирээд хуулийг дуртайгаар тайлбарлаж шүү дээ. Тийм шүү дээ. Тэгдэг. Санаа нь юу вэ? Тийм. Тэгдэг. Тэнгуутаа өөрсөндөө тааруулаад хуулиа гаргачихна. Би түрүүн танд хэллээ шүү дээ. Ийм хууль гарчих юм уу гэдэг хүмүүс гайхдаг үе эхэлчихлээ шүү дээ. Тийм. Хариуцлага хяналтыг тогтоох гэхээр ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл. Өөрөө үндсэн хуулийнхаа зарим заалтуудтай зөрчилдсөн үндсэн хуулиа зөрчсөн ч байж болох үйц ийм төвшөнд төсөл барьж орж ирж байгаа нь өөрөө бас ингэж учир дутагдaltaй. Олон нийтэд хүлээлт үүсгэж байгаа сэдвийг үр дүнгүй болгох гэсэн ийм уур амьсгал руу эргүүлчих гээд байна л да. Тэгэд энийг нөгөө л 15 давхрынхан
цоохор дээлтэй уран бүтээлийн нэгдлийнхэн гаргууд ашиглаж чаддаг. Энийг олон нийтэд хэрхэн яаж хүч авахулж босгож ирэх вэ гэд. За өөрийн гишүүнээс нь эргүүлэн татах хэмжээнд хууль орж ирэхээр бас их олон гишүүд сандралдаж ах шиг байна. Гишүүн болсон л бол тэнцэнэ мөнхийн хадаастай байх юм шигээр хардаг, ойлгодог. Ийм одоо дүр зураг Монголын улс төр бий болчлоо л доо. Улс төр өөрөө авилгалын том систем болчиход шүү дээ. Баасхүү манай баасхүү түрүү хэлсэн шүү дээ нэг хоёр хүний менежер болж гүгээд байгаа гэж. Тэр хоёрын хэлсэн юм шүү. Нэг 30-аад гишүүд асуудалтай байна гэдэг. Их хурлын гишүүд. Ерөнхийлөгч бол Женко жишээлбэл нэг удаагийн хууль гэж гаргаж болж байсан тийм үү? Аюулгүй зөвлөлөөр хэлцүүлээ тийм. Тэр шиг хөлсөх ерөнхийлөгч ялаар биеэр ялан нийлүүлэхгүйгээр энэ 30 гишүүнийг татуулаад. Адгийн наацхан нэг тийм юу харагдаад одоо эд хөрөнгөний хороод гэх юм уу тийм. Яг хөө гэхдээ одоо зүгээр л миний санаа шүү тийм. Тэгэхээр ямар нэгэн ингэдэг нэг дундын вариант руу орох хэрэгтэй шүү дээ. Тий. 126-гаа дийлэхгүй тодорхой болж байна энэ хүн. Мөн үү? Тэгээд ерөнхийлөгчийн талд одоо талбай дээр дүүрээд гараад ирвэл яах вэ? Тэгвэл ерөнхийлөгч ялна. Гэтэл вакцин хийгээд ерөнхийлөгчийг дэмжиж хүй гэж байгаад нөөцтэй хэсэгч ингээд талбайг эзлээд 3-4 талд хэрэггүй жагсаал зохион байгуулалт хийчихлээ шүү дээ. Чин бас нэг юм одоо таны стратеги нэвтрүүлэг дээр чинь нэг маневрын комби яваад нь шүү дээ тийм үү? Та тэрийг ажиллаж байгаа тийм үү? Сүхбаатарын талбай ордог тойроод ингээд янз бүрийн энэ бүх юмны дундын вариант юу вэ гэж. Би бол зүгээр тийм байж вариант байх юм уу гэж харсан. Тий. Тэгэхдээ нэг дахиад нэг юм байгаа шүү дээ. Ардын намын арчсан намын мөн хэрдэн цэндийн нэмд орчтой хүүхдтэй муудалцаад мөн үү? Тий. Хүүхдийн хөхөд амьдарч байхдаа хүүхдийн зардлыг сургуулийн зардал байрныхын зардлын 20 гэлээ 30 сая төгрөгийг зөрөө гарсны төлөө ялгаа явчих. Гэтэл ардын намын дарга нар тэр бумаар нь хахуулаад баригдаад 40 сая төгрөгөөр торгуулаа гарчиж байгаа. Энэ ч л дабл стандарт гэдэг байхгүй. Мөн үү? Тэгэхээр нэгэн тэдэр ингэ шийддэг юм чинь тэгвэл одоо миний хэлснээр тэгээ шийдэлтэй. Дундын хөлбөрөөр гаргаад. Тий. 30 гишүүнээ тат. Нөгөөдөл нь өг. Тэр нь Женко байхгүй хамгийн гол нь. Одоо миний ойлгосноор Ээж загнаадын чуулгандаа сууяал гэдээсэндээ суухгүй л байна л да. Тэр хотлоо. Тэгээд танах одоо боловсруучны бодлогогүй болвол ямар одоо үр дүнгээ тээж ямар ихтгэл найдвартайгаар сонгуульд оролцох вэ? Одоо нэг хэсэг танах чинь өмнөх сонгуулийн үеэр тамга тэмдэгний хэрүүл хийгээл Эрдэнэ дарган ч үнэн дарган юм шиг нөгөө тал Женкогийн бүлэглэлч үнэн дарган юм шиг ингээд тамга тэмдгийн хэрүүл хийсээр байгаа л ялагдл хүлээсэн. Одоо өнөөдөр буурч нь ерөөсөө тогтворч байгаагүй. Байнгын тал тийшээгээ ингэж хуйсгансан, гүйсэн тогтвортой ингээд нэг юм нам гэсэн ийм буур тогтвортой болж иж жирийн гишүүд бидний буруу юу? Энэ намыг самарж байгаа хувьцаат одоо компани төлөвлөлөө болгоод энэ нам улс төрийн нам биш хувьцаат компани болгочиход байгаа дарга нарын буруу гэж дээ. Энэ намыг удирж байгаа хүмүүсийн буруу гэж дээ. Жирийн гишүүд бид нэр 2 цаг сая онц их хурал хийгээд гомдлоо ярьлаа шүү дээ. Яаж хуулах туусыг яаж тэгээд дээрэмдүүлсэн. Гомдогсдын бүлэглэл болчлоо шүү дээ одоо та нар. Гүг бид нар гомдогсдын бүлэглэл нь. Тэгтээ энэ арчилсан намын төлөө өчнөө жил явчаад 500 царцаа орж ирээд 50 хүнийг арчаа ичгээд тэр хүн 50 хүн чинь гомдлын юм байгаа шүү дээ. Тэгээ ийм хямдхан үзэл баримтлалтай нам болчлоо гэдэгт харамсаад байгаа байхгүй юу? Юу болгочлоо? Арчсан намын түүхэн цогтгөрөл хамгийн арчаагүй хамгийн өөөгөө дараагаар сүлд бичгдэн шүү. Энэ түүх үлдэнэ. Тэгэх нь тодорхой байна. Тодорхой. Тэгэл одоо харалтаа. Ингээд намаа өөрөө хоосон шүү. Энэ намыг ерөөсөө анханасаа ийм
Уг нь танай залуучуудыг хитгэл өөрсдөө бид нар шүү дээ энэ тий бид нар ингэж хэлээд ирсэн байхгүй юу? Чиний энэ хийх гэж байгаа юм чи буруу байна. Гаратаа цавуулах гэж байгаа бол 3-2 дээр нь явал. 3-1 дээр нь хүмүүсээ бүр хатан үлдээ. Ардын навчин нэг мөнгөтэй удаан болохоор ингээд баахан залуучуудын байгууллагатай ингээд яваад байгаа байхгүй юу? тэр нь улсын хэмжээнд маш сайн ажилладаг, сүлжээ сайтай. Ингээд яваад байгаа. Мөн үү? Арчсны яах вэ хөргий? Хэцүү шүү дээ. Маш хэцүү. Сүрэг хүчингүү болтол мэдээж ирэх баригчид явлаа. Нөгөө намаа өвөртөө хийж унтлаа. Одоо ингээд сүрэг хүчингүү олон жил нэг нам дангаараа засаглахаар бид эргээд нөгөө 89-90 онд эхлүүлсэн нам төвтөө улс төрийн системээс ангижрээ гэдэг энэ арчлалын гол эхэлсэн үйл хэрэг чинь ямар ч үр дүнгүй болоод эргээд нам төвтөө улс төр явах гэдэг юм л да. Төр улсын систем бүртгэж гоёор хэлж. Нам төвтэй бишээ, бүлэглэл төвтэй ой. Энэ бүлэглүүд чинь тэр арчсан нам байна уу, ардын нам байна уу хамаагүй шүү дээ. Ойлгож байна уу? Дахин хэлээд шүү дээ, төмөр зүн барих, нүүрсний уулгаа гэдэг ийм том төсөв дээр мөнгө тавьж идэж уудаг. Яг ч мохор төмөр зам тавьсан. Зүгээр тэр нарийн төмөр замын орж ирээд нүүрсээ ачаал гаргачих байсан шүү дээ. Өнөөдөр бид нар шал өөр амьдарч байгаа шүү дээ. Нөгөө яриад идэг хамгаалаад идэг орсон дэрүүгээр нарийн төмөр замаад тавиал хичнээн сая тоон нүүрсээ зөөчлөө шүү дээ. Тэг энэ хохирлыг энэ юг хэмжээнээс хин их эзэн их. Энэ чинь бидний өөрийнхөө бидний хүүхдүүдийн ирээдүйс идэж уусаад байхгүй юу? Хүсвэл Женкогийн тал ардын намтай тохиролцоод суудлаа Конопа хадгалж чадаад засгийн газрыг хүртэл унгаж чадчих штеп. Та нар энэ нүдлэр нь явж болдгоо юм уу? Ардын намтай тохиролцох хэсэг дээрээ тохиролцоод энэ намаа аварч үлдээ, үзэл баримтлаа хамгаалъя, эрхчлөө гэдэг юм дээрээ тууштай зогсъё гэдэг ийм тохиролцоонд орж болохгүй. Дээрэмчд хоорондоо тохирч байгаа шүү дээ. Бид энэ Непалд гэдэг байгаа шүү дээ. Энд чинь ингээ хоёр дээрэмч хоёр хулгайч хоёр баригад ингээ тохирч байгаа адилхан болчиход шүү дээ. Улс төрийн нам биш болчиход шүү дээ. Тэгэл эдгээр ингээл төрөөл явна. Хүчиндээ л явна. Одоо 28 онд арчсан намж ардын намж хэлхингүү сууж байна. Чи харцлагаар. Тийм. Юу хийсэн? Хулгайсныг ярьж шүү дээ. Энэ бүлэглэн задраад харин ардын нам чи стай ингэж хулгай байсан, би ингэж хулгай байсан гэд сая шившгээд харилаа шүү дээ. Онд амжаад. Нийслэлийн арчсан нам шин дарагтаа болсон шүү дээ. Тэр нийслэлийн арчсан намын шинжилэл бүтц дээр та хэр итгэл хүлээлгэж байгаа? Би өөр сайн тань. Гаамчл хов хүн бол зүгээр сайн залуу. Тэгтэл нэг дахиад жонхоо өнөртэй. Би бол нийслэлийн нам дээр жонхоо бүлэглэлийг Нимбаатар нарын дараа нар маш сайн санхүүжүүлээд дараагийнх юм хийчлээ гэж харж байгаа. Хардж байгаа шүү. Хардж байгаа. Энэ залуучуудыг яад вэ? Айлгаад өөрийн талд оруулчих тийм үү? Жонхоо яаж эдрийг өөрийнхөө талд хөдлөшгүйгээр оруулж чадаад. Залуучууд ч одоо олон янз байна шүү дээ. Нам дагаас өнхөрөөд юм төрчих юм байна. Ингүүд хурдан явчих юм байна гэдэг. Тим залуучууд дүүрэн биш дээ. Тим залуучуудаар энэ хоёр нам дүүрээд байгаа нь харамсалтай байхгүй. Харин тийм. Тэгэхдээ ерөн залуучуудын дунд нийт одоо яг ингээд улсын хэмжээнд залуучуудын дунд идеологи юм ерөөс явахгүй байхгүй. Би Солонгос Нятан төлөөлөгч 3 жил хийсэн. Тэгэхээр цэцэрлэгээс хүүхдийг Солонгосын туугийг зурулж байна. Төрийн талбайд ийм байдгийг түүхийн судлуулж байна, яриулж байна. Яаж их оронч болох вэ гэдгийг цэцэрлэгээс нь зааж байна. Тийм болохоор би багш эмч нарт ач холбогдол өгөөд багш эмч нарт тэтгэврийнхэн цэргийнхэндээ ач холбогдол өгөөд энэ усыг нэг санагдгүй 10 жил нэг жоохон аваад явж үзмээр санагдаад байна. Эхлээд бид энэ тархины өөрчлөлтийг хийхгүй бол одоо дараагийн жоохог дагаад явах юм уу? Дахиад нэг жоохоо төрнө шүү дээ. Тийм. Мөн үү? Дахиад нэг нүрсний олгаач амар ойсголон шиг юм төрнө шүү дээ.
дахиад нэг хайраа төрнө шүү дээ. Тэгэхээр бид нэр ном үзсэн хүмүүс чинь юм уншсан хүмүүс чинь ханхуу энэ хүмүүсийг дагаж явахгүй байхгүй да. Цаахар дээдлийн өмнө нь явахгүй шүү дээ. Ухамсар тарих эхэлж боловсарч хөгжихгүй болвол хөгжил гэдэг юм угаасаа гацаанд байдаг юм байна л да. Хүнээ хөгжүүлж чадаагүй улс ингээл хэрүүл тэнцэлтэй. Яг би нөгөө Израилийн PM премьер аваа нэрийг марчлаа. Тэр хүний хийсэн бол бүр яг зүгээр л бид нар машин зохиохгүй нь ойлгомжтой гэдэг шиг л байхгүй да. Тэгэхээр бид нар яг л одоо манайх шиг улс төр дундаа яг тэр хүний үгээр явах хэрэгтэй бийж харсан би. Эмч багш нараа боловсрлоо. Эмч нараа сайжруулъя, багш нараа сайжруулъя тий. Энэ чинь эмч багш нараа бас өндөр цалин өгөөд ажилтаа байлгахын тулд сайн боловсон хүчнүүд бид нар авчрах хэрэгтэй. Магадгүй тодорхой хугацаанд яах хэрэгтэй. Одоо хин хөөрхий далигаад орчих. Оюун эрдэнэ их зүйл ярьсан байхгүй юу? Октодоос зэрэг татъя гэдэг. Тэр шиг зүйл санаа байхгүйсэн байхгүй. Өнөөдөр та ингээ гадар руу яваад үзээрэй. Айл болгон хүүхдүүдэд одоо сургууль төгсдөө яах вэ гэд толгойн хэрэгцээ сууж байгаа. Тэр нь олон нүүрсний хулгайны мөнгнөөс бид нар октодоо зэрэг татчих хэрэгтэй байхгүй. Зэрэг татчих юм бид нар тэнд авчиж хамлах гэдэг юм байхгүй шүү дээ. Тэр октодыг чи аваачаад ерөнхий боловсруулаа сургууль төгсч амжаагүй өнөөд нь очиод зэрэгт очиод 2 жилийн дотор бүр жил хасаж 2 жил татах хэрэгтэй. Анхан шатны нэг мэрэгчлээ болчих хэрэгтэй. Тэгэд англи хэлтэй болох хэрэгтэй байхгүй. 2 жил казарм цагаан англи хэл суралтай. Үзэн санаатай болдог. Бие бэлтэлтэй. Нөхөрт гарахад сайхан болохоо бэлтэлтэй. Тийм биз дээ. Ингээд аюу зөв юм яриад буруу ойлголцсон байхгүй юу? Оюун эрдэнэ. Оюун эрдэнэ авах юм байна. Ардын намыг сайхан самарж гисэн. Би бол тэрэнд нь баярлдаг. Уг нь энийг ардсан нам маш зөв таагч болгоод ашигласан бол хэрэгтэй байсан. Сонгуулийн нэмэх оноо. Тий. Оюун эрдэнэ бол хов хөнөөрөө бол бас мондөг байгаатай хүн шүү дээ. Тий. Тэр нь бол одоо тэр хүнд авах юм байна хөрх. Мөрөөдөл байна. Том төсөл энэ тэрэ аваад явъя гэд. Гэтэ бүгдийн тэрийг хэрэгжин ч гэж байхгүй л. Нөгөө 1-2 төслийг л бид нэр зөв үе шаттай хэрэгжүүлэх пянга мэдж ярих асуудал байгаа шүү дээ тий. Заацаа мэдэрч тийм ээ. За тэгээ бүр таны ярианаас бараг сэтгэл гутралд орох гэдэг нь үү яах гэдэг. Цаашид сөрөг хүчин оршихгүй эсвэл оршихгүй гэд. Тэгээ одоо хоёул худлаа юм яриа суух юм уу? Манай нам их гоё байгаа, сайхан байгаа. Одоо өстө ардын намыг алах гэж байна. Тийм байхгүй шүү дээ. Одоо ерөнхийлөгчийн сонгуул дээр танах бас хэнийг дэвшүүлэх үү гэж кандидат дээр алалцсан үсэл тэр кандидат нь хэний хэн байх уу гэдэг юм яригдал эхлэн шүү дээ. Аль хэдийн луугаан төмөр Норвегийн алтан хувийг энтрийг бол Жонхогийн талчинд бэлтэж байгаа сурагдуулсан. Улс төрийн одоо бор шуу гэдгээр бол улс төрийн намын яриад энэ бүлэглэлийн яриад энэ да. Намынхын төвшөнд. Мэдээж бүлэглэлийн ашиг сонирхолтын тус шүү дээ. Ерөөс манай нам чи бүлэглэл болчиход байна. Улс төрийн ашиг сонирхол бариад бид нар өнөөдөр хэн нэг дэвшүүлээ гэвэл энэ нам хамгийн зөвхөн үнэ дэвшүүлэх хэрэгтэй. Бетон ам байж болно. Цэвэрхэн үү? Өдөр бүр яач. Тэр чинь хөөрхий Жонхогийн хүн юм биш юм уу? Тэр чинь сайд юм удаа зодтол ороод ирдэг. За дараагийн дугаар. Бац өрөөж бол. Сүхбаатарын. Тий. Энэ хүн бол намч хүн байхгүй. Намд амьдралаа зориулсан Сүхбаатар аймгийг ямар сайхан болоож босгож ирлээ тий. Байж болно. Тийм үү? Мэдгүй одоо ингээд өөр хүмүүс байж болж байгаа байхгүй. Жонхогийн бүлгэл заавал нэг хүнийг төвшүүлэх гэдэг юм. За тэгээд нөгөө ад үзээд байдаг баяр цогт байж болно. Жишээлбэл. Гэхдээ баяр цогтыг хизээж идэв намаас гаргахгүй. Яах вэ хөрхий тэгэл тийм хүмүүс зөндөө байна шүү дээ. Би чи хууягийн тоонд бас орцсон ааж авсан шүү дээ. Би чи усын баяд байхгүй юу? Хэдэн оны сонгуулиор үлээ наад хэро Жонхоо ирэж нэвтрүүлгийн дотор хууя моя баргаад миний зураг нааж авлаа шүү дээ. Арчс нам нэр цэвэр хүн дэвшүүлээ л болоо.
А гэхэд л нөгөө наад нүүрсний төв замын бүлэглэгч нэр цэвэр хүн гаргахгүй шүү дээ. Одоо бид нар алтан үеийг төвшүүлээ яах юм? Нөө л холгоо зэлгийг гараад ирнэ шүү дээ. Нөгөө цагаан самбарт дээр үлгэрээ яриад гэх юм хинч таваад юм билээ тэгэл араа вараад аваатаа нүрэнд нэгнийхээ нүрэн дээр тос төрхөйл үзхийн хөрхий хүн тоогчих гол. Үчинд аргавар сар үзтээ. Батэрдээ аврагны бүжиглээл канам стайл бүжиглээл хөрхий бас нэг аргаа аварж байсан. Тэр сайхан Монгол бүх хүн тийм биз дээ. Хичнээн удаагийн аврагч үлээ. Тэгээд ус төр өөрөө тийм алиелагч нар болгооч юм л дээ. Аливаа юм таны ярианд бас дурдагдлаа. Хариуцлага, хяналт гэдэг юм зайлшгүй байх ёстой. Хэдий бид эрх хэрэгчлөө тусгаар тогтнолоо зарласан ч гэсэн энд заавал хяналт тавьсны үндсэн дээр хариуцлага тооцдог ийм давхар механизм байхгүй болвол улс их орн болвол оронгороо иргэдэм байна гэдэг дүр зураг бол бидэнд бэлхэн харагдаж байна. Энийг одоо нэг тийм том дүгнэлт судлаач нар дүгнэлт хийлгээд авах ямар ч шаардлагагүй ард иргэдийн нүдэнд өдөр тутам харагдаж штэ. Тэгэхээр урилга маань хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Санаж бодож сэдж байгаа үүс болгон чинь үр дүнтэй Монгол улсад ашигтайгаар үр дүн авчрах болтугай гэж өрөөе. Баярлалаа. Стратеги ярилцлагыг хүлээн авч үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн зочноор хошууч генерал Батын Хурц оролцож ажиллалаа.